За юу эцхэн залуусаа Newssack in the House энэ удаагийн бичлэгээр үзэж байгаадаа маш их баяртай байна. За ерөнхийдөө бол энэ зүүн талдаа орсон байна. Тэгээд 5 сарын 25-наас өнөөдрийн хүртэл болсон задгай талбайд том шоунуудын ранкийг гаргасан байгаа. Энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ нийт болсон тоглолтоо жигсаагаад топ 5-ыг нь бол тэр дундаас шалгаруулах болно. За ингээд бичлэгэнд орцгоё. За 5 сарын 25-наас 6 сарын 25 хүртэл 1 сарын хугацаанд одоогийн байдлаар ерөнхийдөө тооцч үзснээр 9 тоглолт болсон байна. Social Play Park болон төв цэнгэлт хүрээлэн дээр. Тоглолтууд бол энэ давхурээгээр эхэлсэн энэ давхурээ, зуны зугаа, Gangbei, Opposite, All in Heat, One Stage, цэнгэлдэх, Taeyan, Hurd гэсэн тоглолтууд болсон байна. Монгол Улсын entertainment зах зээл тэр дундаа Улаанбаатар хотын entertainment зах зээл бол жилээс жил ирэх тусам үнэхээр томорч байгаа. Тэрний хэрээр бол тоглолтууд маш их болдог болсон байна. Хүмүүс ч их үздэг болсон байна. 1 сарын хугацаанд 9 тоглолт гэдэг чинь ерөнхийдөө бол бараг л 3 хоногт нэг тоглолт болоод шүү дээ. За ранканда орохоос өмнө би нэг зүйлийг хэлье. Энэ топ 5-ыг ранканда цэнгэлдэх live music concert, One Stage, All in Heat болон Hurd-ийн тоглолтуудыг бол оролцуулаагүй болно. Яагаад гэвэл өөрсдөө салбартай ч юм уу те насжилттай жоохон ойролцоо иймэрхүү тоглолтуудыг жагсаасан байгаа. Мэдээж энэ дундаас цэнгэлдэх live music concert-ыг онцлохгүй байхын аргагүй шүү. Үнэхээр л тасархай тоглолт болсон сурагтай. За одоо шууд ранкнаас эхэлнэ. 5 дугаар байранд би XMF Opposite-ийн тоглолтыг онцолсон. За яагаад 5 дугаар байранд оруулсан бэ гэхлээр нэгдүгээрт мэдээж ойлгомжтой. Ерөнхийдөө ганцхан жил завсарлаа тэгээд тоглолт хийсэн. Үүн дээрээс харахад бол үзэгчдэд зарим нэг тал дээр бол санал нийлж байгаа. Энэ нь юу вэ гэхлээр XMF-д ерөөсөө main artist олдохоо болцсон байна гэдэг мэдээлэл яваад байгаа. За энэ нь ч бас үнний ортой. Яагаад гэвэл сүүлийн 3 жилийн 2 жилд нэг хамтлагаараа main artist-ыг сонгоно гэдэг бол ерөөдөө л чи сарагдж байгаа. Окей, XMF фестивалийн хувьд бол Монголын анхдагчдын нэг гэдгийг бол маш сайн ойлгож байна. Үнэхээр чанартай болдог байсан, чанартай болдог те. Гэхдээ сүүлийн 2 жилийг үзэгчийн нүдээс харахад бол ерөөдөө тийм ч бас сайнгүй байгаа. Мэдээж энэ хэрэг Opposite хамтлагтай яриад байх юм бол байхгүй. Яг хөө миний бодлоор энэ жилийн XMF-ийн маркетинг бол жоохон таараа ажилласан гэж бодож байгаа. Тоглолт зарлагдахад бол би Opposite хамтлагийн ticket нь sold out болох байх гэж бодсон. Гэхдээ болоогүй. Яг тоглолтын 7 хоног бол тухайн хамтлагаараа амьсгалдаг Opposite бол ерөөхдөө нэг тим юм байгаагүй. Тэгэхээр ерөөхдөө маркетинг жахан таараа ажилласан гэж миний бодлоор бодож байгаа. Яа бас нөгөө талаар ойлгож байна. Зарим нэгэн хүчин зүйлээс шалтгаалаад маркетингаа ус чөлөөтэй хийж чадаагүй байх. Тоглолтын тайзны хувьд бол үнэхээр гоё Opposite хамтлагийн 2 маань ч гэсэн үнэхээр тасархай угаасаа яриад их юм юу бах вэ? Гэхдээ тоглолтын дуурал жоохон таараа байсан. За ингээд XMF Opposite хамтлагийн тоглолтыг 5 дугаар байранд оруулсан байгаа. За топ 5-ийнхаа 4 дугаар байранд бол би Gangbei-ийн кассет тоглолтыг оруулсан. За кассет тоглолтыг бол 3 үгээр илэрхийлэх юм бол үнэхээр хөөрхөн тоглолт. Энэ тоглолтын хувьд бол Улаанбаатар хотын зам хаадаг өдөр болсон, UB марафоны өдөр болсон. Энэ өдөр бол мэдээж гадаа маш халуун, хүмүүсийн сэтгэл санаа ч гэсэн айгуугай өөдрөх тийм гэгэлцэн өдөр болсон. Өдрөө маш гоё сонгосон байсан. За энэ тоглолтын дээр нэг онцлог зүйл нь бол олон улсын артистууд гэдэг зүйл байсан. За үүнд нь бол Адам, Saruna, Dize, Sumuhar, Axman хэмээх артистууд байсан. За энэ тоглолтын тайзыг бас онцолж болно. Тэгээд бусад тоглолтуудаас жоохон онцлогтой иймэрхүү байдлаар бол тайзаа зассан байсан. Яа, тоглолтын зохион байгуулалт болоод найруулагчийн тал дээр давгүй гэдэг үнэлгээ өгмөр байна. Энэ тоглолтын хамгийн хөөрхөн мөч нь Gangbei-ийн гангаа бол өөрийнхөө их нэртэй гэрлэх саналаа тавьсан. Тэгээд ерөөхдөө маргааш нэг өдөр нь манай хоёр хүмүүс бол гэрлэлтэд батлуулаа байлгүй. Энэ тоглолтоос бас Монголын цоо шинхэн урлагийн гэр бүл төрсөн гэдгээр онцлогтой. Gangbei хамтлагийн хувьд 5 жилийн ойн баярынхаа хүрээнд кассет тоглолтоо хийсэн. Мань хоёр хүний хувьд бол хэсэг бифтэй яваад исэн. Гэхдээ энэ жилээс нэгдээд шууд тоглолтоо хийсэн байгаа. Яг тоглолтоос өмнө 12 сард мань хоёр хүн нэг иймэрхүү лайв хийж исэн юм. За энэ чэнээс өргөд бол тоглолтын санаа гарсан байх гэж бодож байна. Мань чирээс чинь ярьж байгаа яриа чинь бүр гүйцэд орж ирэхгүй нөө. Сонсдохгүй нөө. Гацаад байна. Ирэхээр нь яриа анда сайн яваад ирээрээ. Шинэ оны мэд бүгдэнд нь шинэ оны мэд. 2025 онд Ганган баян байх болтугай шинэ оны мэд хүргэцгээе. За шинэ оны мэд хүргэе. Бана. Гацаад байгаа мах та. Анда чи давхраатай болоо шатсан. Үгүй сая унтаас ирж байгаа. Өглөө ажил дуусаад. 5 жил мөлий гоё. Ганц хоёр дуу муу шахаад гоё хийх үнэр ингэсэн. За тэгээ. Давчиж байгаа. За сайн яваад. За оноос гаргаарай. Окей. За шинэ оны мэд данд.
За шинэ оны минь. Тоглолтын хувьд бол 70-90% дүүргэлттэй тэгээд мөн тоглолтоос өмнө гарсан уран бүтээлүүдийг нь онцлох зүйтэй. За тэгээд Gangbei хамтлагийн кассета тоглолтыг 4-р байранд орууллаа. Топ 5-ын 3-р байранд энэ зууны хамгийн ихний тоглолт болох Инда хүрээ хэмээх тоглолтыг онцолсон. Яагаад гэвэл миний хамгийн дуртай артист байсан болохоор. Инда хүрээ тоглолтын үед нэг жаахан сул тал байгаа. Энэ нь юу вэ гэхээр тоглолтын өдөр нь 5 сарын 15 байсан. Арай чиг Монголд бүрэн гүйцэтгэж 100 болоогүй хүмүүсийн сэтгэл санаа ч гэсэн тийм гоё гэгэлцсэн бас байгаагүй. Энэ тоглолтын headliner артистуудад та бүхний мэдэж байсанчлан рэпер Ginjin Sant болон Ice Top-ын Bogi ах нар байсан. За мэдээж энэ гурван артист бол үе үедээ хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхийдөө бол үе үеийнхаа кингүүд. За King гэдэг үг чинь бас нэг жоохон сонио. Үе үеийнхаа төлөөлөл шилдэгүүд гэд хэлчихэд ерөнхийдөө буруудахгүй. Энэ тоглолтын онцлог зүйл бол 3 артистаас гадна 3 артистын гаргасан цоо шин уран бүтээл байгаа. Инда хүрээ гэдэг нэртэй. За Инда хүрээ дуу бол мэдээж ойлгомжтой. Монголын хипхопод бас цоо шинхэн өнгө аясыг нэмсэн цоо шинхэн өнгө төрхтэй клип болсон. За тоглолтын тайзны хувьд бол энгийн тэгээд дууралт бол ерөнхийдөө дайжгүй. Бас нэг онцлог ёстой зүйл бол Ice Top-ын Bogi ах өөрийн ихэнх дуугаа амьд хөгжмөөр явсан. Амьд хөгжмөөр явахдаа ямар нэгэн ам барилт байхгүй шууд бүгдийг нь бодтоор дуулаад явсан. За энэ бол бас л онцлох ёстой зүйлүүдийн нэг болсон. За рэпер Сантхийн хувьд бол 2 жил дараалан цэнгэлтэхэд тоглолт хийж байгаараа онцлогтой. Тэгэд мөн рэпер Ginjin 2 жил дараалж бас цэнгэлтэхэд тоглолт хийж байгаагаар онцлогтой. Энэ зууны хамгийн ихний тоглолт Инда хүрээ хэмээх тоглолтыг 3-р байранд онцоллоо. За топ 5-ийнхаа 2-р байранд зуны 113-ын тоглолтыг онцолсон байгаа. За үнэхээр намайг буруутгаж чадна гэж 113 тоглолт бол үнэхээр дайггүй болсон. Тэгээд underground рэпер төв цэнгэлт хүрээлэнд тоглолт хийсэн. Маш онцлогтой. Зуны 100 тоглолтоос өмнө гаргасан рэпер 113-ын дуунуудаас онцлохгүй байхын аргагүй. Тэр дундаа рэпер Ginjinтэй хийсэн 100-100 хэмээх дуу бол 1 сарын Монгол дууны хандлтаараа за ерөнхийдөө нэлээд дээгүүрт орно шүү. Яг дуу гараад 1 сар өнгөрөхөд 2.5 сая орчим хандлт. Энэ бол үнэхээр өндөр үзүүлэлт. За мэдээж 100-100-гийн сул тал бол тэр үзэгчдийн хутга шоугтэй үзэгчдийн маргаанууд байсан. Мэдээж энэ нь юунаас болсон бэ гэхлээр үүдэн дууг нь металл илрүүлэгч төхөөрөмж байсан гэсэн. Тэрүүгээр хүмүүсийг уг нь шалгаж оруулсан. Гэхдээ тэрүүгээр гүйцэд шалгахгүйгээр хүмүүсийг бол хутгах ч юм уу те янз бүрийн жижиг мистэй оруулсан. Тэгээд хамгаалтын алдаанууд бол мэдээж гарсан. За яг энэ хамгаалтын сул тал дээрээс үндэслэн XMF-ийн хамгаалтын алба бол айгүй олон хүмүүсээс бол хумсны хутга илрүүлсэн байсан. Тэгээд тоглолт үзэж байхад хүмүүс айгүй хачиргалтай зүйлүүдтэй орох юм магадгүй нь халаасны хулгай авах л та. Олон хүнтэй газар халаасны хулгай хийхэд тохиромжтой багаж зэвсгүүд байх. Аль эсвэл нь олон хүмүүс цугласан газар цэнгэлтгийн шоу үзэхээр хумсаа авахд бол тийм баяждаг гэсэн дом байдаг байх л та. Хүн дөрөвтойхон тоглолт үзээд хумсаа аваад баяжиг гэхээр дандаа болохгүй бүтэхгүй хураана гэж хуцаж байна. За 100-100 тоглолтын тайз бол айгүй өндөр босоо тайз байсан. Тэгээд лиднийхэн дүрснүүд ерөнхийдөө зөрөөгүй, дууралт нь ерөнхийдөө давгүй гэдээ онцлох зүйлүүд бол тайз болон дууралтан дээр нэг иймэрхүү. За мэдээж хамгийн том хүчин зүйл бол цоошин концепт. За энэ юу вэ гэхлээр мэдээж ойлгомжтой рэп батл байсан. Тэгээд рэперүүд хоорондоо байтлсан, тайзан дээр амдэр байтлсан. Ерөнхийдөө энэ нь маш сонирхолтой байсан. За үүнийг бас тоглолтын хөтлөгч нь Triple X дээр үргэлжлүүлнэ хэмээн бас тайзнаас мэдэгдсэн. Рэп батл гэдэг концепт бол тайзан дээр айгүй гоё тийм entertainment нэмж өгчээсэн. Тэгэж амар сүртэй seriously бол баталтаагүй. Гэхдээ бол сансныг отоход нэлээд хөөрхөн шүү. Яг рэперүүдийн скил бол ерөөхдөө харагдчихсэн. За тэгээд мэдээж эцэст нь 100-100-гийн үзэгчдэд хандаж хэлэхэд зодон бол ерөөсөө гоё зүйл биш. Тэгээд зодолтоод гоё харагддаг үе аль хэзээний өнгөрсөн чи ерөөсөө гангста ерөөсөө харагдахгүй охид чамайг тоохгүй. Мэдээж энэ олон үзэгчид бол MLB-д Newsack 111 промо кодоор бүртгүүлэх боломжтой. Эцэст нь тэгээд бас онцолж хэлэхэд жил болгоны хамгийн өндөр хамгийн олон үзэгчтэй шоу тоглолтууд бол 100-100 болон Triple X байдаг. За ингээд топ 5-ийнхаа 2-р байранд 100-100 113-ын тоглолтыг орууллаа. Топ 5-ын хамгийн шилдгээр 1-р байранд бол ойлгомжтой Tiani тоглолт Super Concert. За энэ бол тоглолтын зохион байгуулалт болоод тоглолт гоё болсондоо ерөөсөө биш шүү. Ерөөсөө л Tian байсандаа л 1-р байранд оруулж байгаа. Би багасаа ганцхан K-pop хамтлагийг сонсдог байсан. Тэр нь Big Bang байсан. Тийм ч учраас би Tiani тоглолтыг бол 1-р байранд ингэж оруулж байгаа. Evanescence Entertainment-ийн болоод дэлхийн суперстар Big Bang-ийн Tiani-г бол авчирсан. Тэгээд авчирсанд нь бол ахин нөгөөдөө баярлалаа гэж хэлье. За Super Concert яг юу болоод өнгөрвөө, Tiani тоглолт, A-League-ийн тоглолт яг ямархуу болсон бэ гэдэг дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтой цэгцтэй дүн шинжилгээг үзэхийг хүсвэл миний энэ базаа бичлэгийг үзээрэй. Энд дээр бол бүх зүйл ойлгомжтой байгаа. Tiani тоглолтын зохион байгуулалт, дугуйлалт, найруулгын тал дээр бол тийм ч гоё болоогүй, учир дутагдал ихтэй байсан ч гэсэн зөвхөн яг үндэ би яхаарахгүй Tiani өмнө Монгол артист оруулж зүрхэлсэнгүй явуулчлаарай. Энд чинь олон жилийн түүхтэй K-pop-ийн үндэс суурийг тавигч, K-pop-ыг дэлхийд дахин тренд болгогч Big Bang хамтлагийн Tiani шүү дээ. За тэгээд энэ тоглолтын дээр нэг хайхтар олон юм ярихгүй түрүүн хийсэнчлэн миний хамгийн сүүлийн базааг үзээрэй. Тэгэх юм бол та тоглолтын талаар бүрэн ойлголттой болох болно. Тэгэд миний энэ удаагийн бичлэг үгээр өндөрлөж байна. Та бүхэн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Сакаут төр баяртай залуусаа.